Манай аймгийн босон удирдлагатай гэх ус дулаан эрчим хүчний байгууллагуудын төлөөлөл басан инженер техникийн албаны мэргэжилтнүүд энэ өдөр цугларч эдэр 9 хүйтнийг хэрхэн үнэтэй давах мөн тус байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар санал солилцсон байна. Тус улсын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эдгээр байгууллагуудын уялдаа холбоо дутмаг байна гэх шүүмж иргэдээс ихээр ирдэг. Тиймээс нэг ажил хийх гэж нөгөө байгууллагынхаа ажлыг сүйтгэдэг инженерийн шугам сүлжээний байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэх зорилготой уг хурлаар мөн Дархуул аймгийн 2017-оос 2020 оны хот төлөвлөлтийн ажилд дээрх байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар мөн санал солилцжээ. Энэ цахилгаан станц, дулааны сүлжээ, за цахилгаан дамжуулах гэдэг юм уу те энэ төвөөх сүлжээгээд байгууллагууд манай аймагт бүгдээр энэ одоо аймгийнхаа хөгжлийн төлөөр иргэдийн төлөөр өргөж явуулж идэг. Гэтэл босоо удирдлагатай байдаг. Аймаг орон нутгийн удирдлагатай уялдаа холбоо сайнгүй байгаад байгаа. Тэг энэ одоо ажлын уялдаа холбоог сайжруулъя. Ер нь бол гэдэг агуулгаар энэ зөвлөгөөнийг өнөөдөр анх удаа хийлээ. Шуурхай цаашдаа бол 14 хоног тутам хийж байна. За өнөөдрийн зөвлөгөөнөр бол хоёр асуудал яригдсан. Нэг нь бол манай аймагт одоо энэ шинээр орон сууцны хороолууд нэлийн баригдаж байна. Шин суурьшлийн бүсгүүд бий болж байна. Тэгээ энд одоо дулааны үйлслүүд тийм ээ, цахилгааны үйлслүүд, улсын төсвийн хөрөнгөөр, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, хувийн хвшлийн хөрөнгөөр ултаар хийгдчихад эзэнгүй байгаад байгаа. Мэргэжлийн байгууллагууд нь хүлээж аваагүй. Тэгээд тэнд одоо доголдол үүсдэг. Энэ доголдлоос босоод ашиглалтын явцад энэ доголдлоос болоод иргэд тохирдог, оршин суугч тохирдог ийм асуудал байна. Энэ асуудлыг нийгмэр болгохын тулд тэр цахилгааны ТП-гийн цахилгааны байгууллагад нь мэргэжлийн, дулааныхын дулааны байгууллагад шугам сүлжээг нь одоо цэвэр бохир усны тэрийн ус сувагт нь ингээд зориуд шилжүүлэн өгч, өмчлөлт нь өгч эзэнтэй болгох энэ асуудлыг ярьсан. Тэгээ манай сүлжээний байгууллагууд бүгд дэмжиж байна. Тэгээд саналыг авсан байгаа, асуудал боловсруулсан. Энэ асуудал цэцэрлэгэн зөвлөл болон иргэдийн хуралд оруулж шийдвэрлэн энэ онд багтааж. Манай аймгийн 2017-оос 2020 оны хот төлөвлөлтөнд нийт 255 тэрбум төгрөгийн 309 бүтээн байгуулалт ажил үйлчилгээ хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Бүтээн байгуулалтын гол их үүсвэр нь инженерийн байгууллагуудын асуудал бөгөөд тус байгууллагуудын үйл ажиллагаа энэ тэргуунд тавигдах юм а. Тиймээс энэхүү төлөвлөлтийн талаар мэргэжилтнүүд санал бодлоо мөн солилцсон байна. Дархуул аймгийн засаг даргын 2017-оос 20 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Манай иргэд мэдж байгаа 10 сарын 7 өдөр батлагдсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө бас батлагдлаа. Энэ төлөвлөгөө бол 309 ажил энэ 4 жил хийхээр төлөвлөсөн. Нийтдээ нэг 255 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилан тооцоо гарч байна. Энэ 4 жил засаг даргын хөтөлбөрийг одоо 100% хэрэгжүүлэхэд. Тэгээ энэ хөтөлбөрийн цөм болвол мэдээж нийгмийн бодлогын асуудал байгаа. Дараа нь энэ хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын дэд үтсийн энэ асуудал байгаа юм. Тэгээ энэ дээр бол нийтдээ 32 зорилт бараг 100 шахам арга хэмжээ төлөвлөсөн. Тэгээд зөвхөн энэ дэд үтсийн асуудлаар төлөвлөсөн ажлуудын зардал ихэд 140 тэрбум төгрөг шаардлагатай тооцоо гарч байгаа. Тэгээ энэ ажлуудыг хинтээ хийх вэ гэхээр мөн л дулааны станцтай хамтарч эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлнэ. Дулаан хангамжийг нэмэгдүүлнэ, усан хангамжийг нэмэгдүүлнэ гэвэл ус сувагтай хамтран шүү дээ. Тэгэхээр энэ байгууллагуудаа эх 4 жилийн засаг даргын хөтөлбөр суусан энэ зорилтуудыг ажил болгох чиглэлээр ярилцлаа. Өнөөдрөөс бэлтгэл ажилдаа оръё гэж чиглэгж байна. Өөрсдийн саналыг сонслоо. Тэгээд ер нь бол одоо эх оны ажил, эх 4 жилийн ажлаа хийх чиглэлээр л дэд үтсийн гол голын томоохон байгууллагатайгаа л уулзаж ярилцлаа. Энэхүү иргэдийн дунд яригадад байдаг босоо удирдлагатай байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулан ажиллахаар хуралдаж эх 4 жилийн ажилд ханцуу шамлан оржээ.